Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйл сүндрүү. Туулаа нэвртэй подкаст. Туулаа нэвртэй подкастын 2 дахь суваг газрын гаваас. Description хэсэгт байх холбоосоор дамжин орж шин сувгийг мань дэмжээрэй. Subscribe тавьчаа дарахтал болно. Газрын гаваас подкаст 1001 шөнийн үлгэрийг тэндээс сонсоорой. Харамч хүн ханаа халаадаг, хажиг хүн нөхрөө зовоодог. Монгол ардын зүрх. Өвгөн жамблын яриа. 5 дугаар хэсэг. Мөрлөгцөг сэмбэн буюу сойвон. Мөрлөгцөг сэмбэн бол богдоос арай дөмөдхөн. Богдын үсийг авдаг байсан. Тэр богдын дэргэд богд болсон. Дээлээс олж өмсдөг чиний миний үгүй болсон хүн байлаа. Нэг өдөр богд лэгцэг хоёр ижил дээл ижилмойр унж давхаад лэгцгийн гэрт очижээ. Лэгцгийн их хэлжээ. Богд минь лэгцгийн чин гэр дан бүрээстэй байна. Давхарлах бүрээс хэрэгтэй байна шүү. Гэхэд богд гэр өгсөн юм гин. Сүүлдээ богдтой өвөртөн орж унтдаг болсон юм. Лэгцэг их цэвэрхэн лам байсан. Богд гандан дээр лэгцэг цайхан байшин байруулж өгчээ. Тэр байшинг милааж их найр болоход олон лам нар цугласан юм гин. Энэ бол зун болсон хэрэг. Тэгээ цугларсан лам нарт айрыг энэ тэр өгч айргаар их шахсан юм байх. Нэг ядуу лам хэлжээ. Би ууж чадахгүй шүү гэхэд лэгцэг чи ууж чадахгүй юм бол яах гэж ирсэн юм гэд тас алгацсан юм гэдэг. Лэгцэг тун их шартай ир байжээ. Хөөрхий энэ хүн богдын хишгийг удаан хүрдэж чадах юм болвоо да гэж лам нар ярилцдаг байсан. Тэгээд лэгцэг намайг орхиж лам нараар хийслээ гэж богдыг зодож үүдэн шүтийг нь хугшаасан юм. Түүнээс хойш богдын үүдэн шүд хугархай болов. Бадруул төрийн 20 хэдэн онд болов да. Намрын сүүл сарын нэг өдөр богд 2 хүн дагуулж тойн шанзвын дэрж баахан ярилцаж байжээ. Тэгээд шүн дундаас хойш шанзв өөрийн хаалгач хожтой наваан цэрэнг дуудаж одоо бушуу яваад лам зайсан хар зайсан хоёрыг дуудаад ир гэж. Үүнийг наваан цэрэн надад өөрөө ярьж байсан юм шүү. Ингээд наваан цэрэн морьтой давхиад 2 зайсанг дуудаж шанзавт мэдгцэнд богд тэнд байж гин. Шанзав гарч ирээд хэлжээ. Та 3 явж лэгцэг сойвонг барьж шоронт хий гэж тушаажээ. Тэр 3 хүн үүр тэмдэг орох шахаж байх үед лэгцгийн хашааны үүдэнд очиж хаалгыг цохив. Гарч ирэхгүй болохоор наваан цэрэн хэлжээ. Лэгцэг гараад ир гэж дуудсанд лэгцэг богд ирж байгаа юм болов гэж бодоод улаан торгон дээл нөмрөөд гарч ирээд хэн бэ гэж. Би байна хаалгаа тайл гэж зандарсанд хаалгыг тайлсанд наваан цэрэн лэгцгийг тэрч бариад гарыг ард нь хүлээд шоронд аваачаар зүүн сэлб тийш явж байтал лэгцэг асуужээ. Богдын лагшин сайн болов гэхэд хэн мэддэг юм чи мэддэг болохоос биш би мэддэггүй гэж хэлээд гав тушаа хийгээд шоронд хийчихжээ. Шавийн шорон гэж тусгай шорон одоогийн зэвсгийн байшингаас өмнө 12 байшин байсан юм. Бих бат хатуу шорон байж. Лэгцгийг шоронд 1-2 сар болоод хөлөн буурийн доо вангинд цөлөв. Лэгцэг ямар ч чимээгүй юу болж байгаа бол гэж богд сургалж байтал цөлөгцсний хойд жилэн доо ван буюу дорж палмын баг хатантай ханилж доо вангаас илүү жаргалтай сайн сууж байна гэж дуулдав. Тэгээд богдоос тусгай элж мордуулж хатуу бичиг явуулаад өөр нэг баг хушуунд цөлөв. Тэр хушууны ноён лэгцгийг илсэнд буулж алаад лэгцэг тэр сарын тэдний өдөр нас барав гэж богдод бичиг ирүүлв. Үүнийг богд дуулаад хүрээ 30 аймаг
10 дацангийн лам нарыг цогчонд нийлүүлж, ерөөл хуруулан их пог зэд тавьж буян үйлдүүлж гин. Энэ тухай тусгай сургаал гаргаж олон лам нар зарласан юм. Түүн дотор нь төмөн хонтой хүн хамуутай төлгийг хэрэггүй гэж хайдаггүй, мал болгож авах гэж оролддог. Тэрчлэн лэгцэг бол шашин төрд хортой хүн учраас цөлсөн юм. Үүний хойтхыг дээш татаж буян үйлдсэн гэж бичсэн байв. Лэгцгийн тухай сургаал тусгай бичсэн зүйл нэг айлд бий байгаа гэж бодож байна. Лэгцгийн өнгөрсний дараа богд нэг дөрвөлжин хайрцагтай юмыг битүүмжилж мутрын тийз дараад дамбдаржаа хийдийн тэндэх олон богд нарын хуучин навс цэргийг хийсэн суврагад аваачиж тавиулав. Бүр хойно богд хаан ширээнд суугаад 2-3 жил болсны дараа дамбдаржаагийн суврагад тийм янзын хайрцагтай юм би аваад ир гэв. Тэр хайрцагтай юмыг авчруулад дэрэгдийн бараа бологчдыг цөмийг тугдамд цуглуулад тэр хайрцгийг задлж үзэхэд дотроос нь цустай нүжтэй шархны даавуу эмтэй хөвөн зэрэг элдвээ юм гарчээ. Тэгээд богд хэлжээ. Лэгцэг миний зузаан гоёыг хутгалж харагдуулсан юм. Үүнийг хамб шанзав амбус үзвэл манай халахад цүйд болох юм. Тэр тухай хэлэхгүй дуугүй орхиж би өөрөө шарахыг боож идэгрүүлсэн. Та нар лэгцэгтэй сайн сайхан байж байгаад өстөн болж захын хушуун цөлүүлж аллаа гэж боддог байх. Тэр бол над хор хийхээр барахгүй цаашин шашин төрд их хөнөөл учруулж болох хүн байсан юм. Үүнийг би та нарт үзүүлэх гэсэн юм. Үүнийг би хийх газар олдохгүй болоод хойд суврагад хийлгсэн юм. Одоо бид манжийн гараас гарлаа. Үүнийг та нарт үзүүлж үгүй хийх гэж авчирсан юм. Үүнийг түлж үгүй хийх хэрэгтэй гэж түүнийг төлүүлсэн юм гэдэг. Лэгцэг бол баруун туулд нутагтай Зоогоо аймгийн лам байлаа. YouTube дээр Туулаа нэртэй подкаст. Балдан хачин. Балдан хачин бол шүдгүй төвд лам байлаа. Доод бойлонд нь ганц цагаан шүд байсан нь дун шүд гэдэг байсан. Ламын нинжин бясалгал хийгээд өдөрт 7 чавгаар хоол хийж байсан гэдэг. Тэгэхэд түүнийг банчин богд халахад очгиж 8 дугаар богдын хачинд ирүүлсэн юм. Хачин гэдэг бол өглөө өдөш жавтий өгдөг хүн юм. Богдод далай ламаас янзан ирдэг. Банчин богдоос хачин ирүүлдэг заншилтай болсон юм. Балдан хачин 10 гаруй жил сууж буцах чөлөөг богдоос гуйсанд богд хэлжээ. Та буцаж ирэх юм биз гэв. Бэ гэлэн хүн шүү гэсэнд тэгвэл гэлэн хүн яагаад гудал хэлэв гэж буцаажээ. Буцаж төвдөд 3 гаруй жил болоод Монголд ирж явах замдаа нас барсан хүн юм. Үүний зургийг түүний шав марзан шар зурсан нь одоо улсын төв музейд байна. Туулаа нэртэй. Намжил тунсаг соёг. Богдыг 16 соёг үйлчилдэг байв. Хоол, цай, тахил зэргийг эд гүйцэтгэв. Эдний 8 нь жинхэнэ богдын өөрийнх нь соёг, 8 нь жалсраа гиганы соёг нэртэй явдаг байв. Соёг. Хотогт хувилгаадын хоол цайг өргөн баригч. Жалсраа гигэн гэдэг бол 4-р богд болон Далай ламын дүүнхрийн жүд биен лам юм. Тэгээд түүний гундаа гэж зүүн хүрээний дичин галбын сүмд гуйлан бурхан байсан. Богдын тугдамд тэр 8 соёг орох хэрэгтэй байсан билээ. Бадруул төрийн сүүлийн үед нэг өдөр богд их дагн 2 зүүн хүрээний шар ордонд морилж байгаад хүнээс их ховор 4 ам сайн торог худалдан авчээ. Тэр торог хуйлаастай байгааг дэлгэхэд өөрөө атран эвхэгддэг байсан. Богд их дагн 2 тэр торгоо шар ордонд орхиод голын сүмд очив. 2-3 хоноод буцаж
шар ордонд ирсэн чинь өнөөх торго нь байхгүй болж хулгай авчээ. Богдын ордонд ордог 16 соёг шадар сангийн 2 нэрвтэй нийлж 18 хүн болно. Тэднээс өөр хүн ёор ордоггүй байсан юм. Богд тэр 18 хүнийг цуглуулж суулгаад гуйж хэлжээ. Миний тэр торгыг та 18 хүний нэг нь авсан байхаас огт зайлахгүй. Би тэр торгоор цагаан дардаа хантаа згийж өгөх гэж хүнээс гуйж арай гэж олж авсан юм. Түүнийг авсан хүн тэр торгыг минь буцааж гаргаж аль. Би түүнийг хулгайч гэж зэмлэхгүй. Энгийн зүгээр өнгөрүүлнэ гэж гуйсанд би авсан юм аа гэж хэлэх хүн гарсангүй. Тэгэхлээр богд цэвэн жалбаа хаалгачд хэлжээ. Цэвэн жалбаа бол бор толгойн эцэг юм. Энэ 18 хүнийг аваад Балдан хачинд оч торг авсан хүнийг олж аль гэж хэлээд явуулав. Цэвэн жалбаа хаалгач тэр 18 хүнийг дагуулад Балдан хачны гэрт очжээ. Тэгэхэд тэнд шанзвын үүдний бичээж ловсон мөр гэдэг хүн Балдан хачны гэрт ороод байсан. Тэр ловсон мөр над энэ явдлыг ярьж өгсөн юм. Цэвэн жалбаа хаалгач урдаар ганцаар ороод Балдан хачинд учрыг айлдгсанд Балдан хачин хэлжээ. За, тэгэлгүй яах вэ? Тэр хүнээ оруулаад ир гэж. 18 хүн орж баруун зүүн талаар хоёрыг нэ болж суужээ. Лувсан мөр тэдэнд цайтай барьжээ. Балдан хачин өөрөөж тэдний хүндлээд морилж сууцгаа цайтай барь энэ тэр гэж байжээ. Балдан хачин тэднийг суусан хойно баруун талаар нэг, зүүн талаар нэг шувтарч хараад за морилцоож болно гэлээ. Цэвэн жалбаа лувсан мөр хоёр үлджээ. Цэвэн жалбаад Балдан хачин хэлв. Зүүн талын адгийн нэгийн дээр сууж байсан шонхорхон хамартай ёнхорхон шар ламыг гэж айлтга гэж хэлв. Түүнийг богдод цэвэн жалбаа айлтгав. Тэгээ тэр намжиг тунсаг соёгийг богд дуудаж ирээд за чамайг хачин лам миний 4 ам торгыг авсан гэж айлтгаж байна. Түүнийг минь гаргаж надад чамайг би тийм гэхгүй, зэмлэхгүй гэсэнд үгүй би аваагүй гэж хэлжээ. За тэгвэл яах вэ? Үүнийг шанзвын даваачид тэр ламд ирүү туулгаж жанчжээ. Өдөр шөнө 2 шүүлгээд өглөө нь улааж би авсаа үнэ юм гэж хэлв. Тэр ламын гэрийг нэгжиж үтсэн чинь байшингийн үргэлжилсэн ханан доогуур эсхий дивсээд 2 талд нь шуудаа гурил тавиад гурил дотор чулуун ганс манан хөөрөг шүрэн хөөрөг дүүртэлж игсэн байж тэр 2 шуудаа гурилын хооронд дандаа торог хоргой дурдам дүүртэлж игсэн байв. Түүнийг богдын санд эргүүлж хурааж авав. Тэр лам цоёг болоод 74 хонсон. Тэгэхдээ 72 хоногт нь өдөр бүр хулгай хийж байсан гэж улааж байгаа юм. Үүнээс хойш богдын сангийн хави юмыг харж хандах явдал ихэд чангарч хулгайд юмаа алдхаа байсан юм. Тэр ламд 1 сарын дөнгө зүгээд тэр дөнгөн дээр авсан хулгайсан юмыг жагсааж бичээд 30 аймгийн юм худалдаалах бандан дээр ээлжлүүлэн суулгадаг байсан. Шөнөн шорон даваачиж гонуулдаг байсан байгаа. Дараа нь шар шувтлаад хар болгоод тавьжээ. Тэгээд удалгүй өгсөн болно. Манзушир лам. Бадруул төрийн 25 оны орчин. Энэ нь 1899 он юм. Өвлийн сүүл сарын 6 хоног Манзушир лам домын дамжаа барив. Тэр үед богд амар баясгалантад 15 хоногоор зааларч байв. Манзушир лам домын дамжаа барьж гівш болоод хутагтын ирэхээр тэр дороо гавжийн дамжаа барих болов. Ноёны аймгийн Цэнд гавж гисгүй байв. Манзушир хутагт залуу лам нарыг авч гавж болгох гэхэд
цэнд гисгүй хэлжээ. Бурхныг дүд өөмүүлж байна гэж дотроос хутгаж хамт дамжаа барих гэсэн лам нарыг буруу шааж гаш чамблийн гисгүй цэнд цогломдож гин. Бурхныг дүд өөмүүлж байна гэдэг нь Бурхныг шулам өөмүүлж байна гэсэн үг. Цогломдож гэдэг нь илтгэнэ гэсэн үг юм. Тэгэхэд Манзушир лам хэлжээ. Гисгүй намайг хөөж байна гэд жанчаа нөмрөөд гараад явхад цэнд гисгүй урд нь хөөгөөгүй юм одоо хөөлөө гэж загнан цогломдов. Үдшин Манзушир лам хүрээ хам балдан чоймболд бараалхаж учрыг хэлв. Чи халахын их хутагтун би баруун зүгээс мөнгө гордож ирсэн төвд энэ тамгыг тааж барьж болох юм. Чи яах гэж өөхөлж ирэв гэж загнаад богд мэднэ гэд гаргажээ. Богдыг ирмэгц даруй Манзушир богдод бараалхаж мөн учраа айлтгав. Богд баахан дугуй сууж байгаад би цанид чойрын дэглэм мэдэхгүй хүнтэй энэ дичэн галбын 50 ламын нэгийн данстай хүн гомбоо айлтгаж явдаг. Гомбоо айлтгаж явна гэдэг нь чөлөө айлтгаж явна гэсэн үг. Би чам шиг хөөгцөн бол датсан гисгүйд гуйж орох байх. Би мэдэхгүй юм. Чи өөрөө мэд гэсэнд Манзушир датсан гисгүйд дахин гуйж хуралд ороод гавж болж байлаа. Энэ Манзушир бол сүүлийн Манзушир болно. Цэнд гавж миний зээ болох хүн. Дараа жил нь өвчтөй байж байхдаа дуудаад надад хэллээ. Миний юмыг чи идэж болох хүн. Гэвч миний юмыг датсангийн лам нараа идэх ёстой. Чи идээд яах вэ? Гэж 5 дугуй хідэн хадаг шоголтой харанг махтаал зэрэг над өгөөд Манзушир ламд битгий шаваараарай гэж загсан юм. Тэр ёсоор би түүний шав болоогүй билээ. 5 дугаар хэсэг төгсөв. Үргэлжлэл бий. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Өвгөн жамлын яриа таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Мөн лайк тавьчаа дараарай. Description хэсэгт газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Та хүсвэл шин сувгийг маань дэмжиж subscribe тавьчаа дарахтал болно. 1001 шөнийн үлгэрийг газрын гаваас подкастаар. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.